Сайн байцгаана уу үзэгчдээ. Монгол Улсын олон нийтийн телевизийн хөгжөөн цэнгийн K нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Мөнх ногоон дэлхий хүүхэлдэйн театрын жүжигчид, уран бүтээлчид оролцож байна. Оролцогчтойгоо танилцъя. Хамгийн ихний буудан дээр суусан залуу бол Мөнх ногоон дэлхий хүүхэлдэйн театрын жүжигчин Сод Эрдэнэ. Димжид алганд ашихгүй байна да. Сод баярсаа. Менежер Шинэ баяр. Жүжигчин Оюун Эрдэнэ. Жүжигчин Анх баяр. Жүжигчин Амар Жаргал нар оролцож байна. За. Мөнх ногоон театр, хүүхэлдэйн театр хизээ байгуулагдсан бэ? Хэд он? Мөнх ногоон дэлхий гэдэг. Оны өмнө яг үйл ажиллагаа 12 сарын 18-наас эхэлж үйл ажиллагаа явуулсан. Тэгээ манайх ч яг ерөнхийдөө албан ёсны ихтэй явуулын анхдагч хүүхэлдэйн театр гэдгээр онцлогдсон. За мэдээж хэрэг хүүхдүүдэд зориулсан театр бол байгаа бах тий. Хүүхэлдэйн театр гэдэг үү тий. Тэрээс гадна та бүгдийн онцлог бол явуул дээр нь цэцэрлэг дээр нь явуулынх юм биш. Явуулын гэдгээр Монголд анхдагч гэж байна. Тэгээд нэг арай нэг бас entertainment чиглэлээр хүргэе гэж бас бодож одоо яг энэ чиглэлээр л яваад байгаа л та. За. Тий. Яг зүгээр нэг жүжиг үзүүлээ тэгээ хүүхдүүдийг өнгөрөөх жүжиг эхэллээ дуслаа болоо гэх тийм сүүлийн үеийн хүүхдүүд ч одоо нөгөө гамнам хэлцэрлэгийн хүүхдүүд чинь гамнам явангууд дагаад бүжгэлж байгаа юм чинь тийм тэр шиг хүүхдүүдтэй сүүлийн үеийнхэн хүүхдүүд зориулсан entertainment чиглэлийн тоглолтыг алийг байлдаг та. Очны хүүхдүүд гэхэл Одоо болчиход байгаа шүү. Хүүхдийн баяр дөхөж ш тийм ээ. Хүүхдүүдэд ямар бэлэг барах чинь. За хүүхдийн баяр хэм бол 5 сарын 31, 6 сарын 1, 6 сарын 2 гэсэн 3 өдөр үндэсний парк дээр бид нэр яг бүрийн хэмжээний Entertainment чиглэл. тийм том тоглолт авах гэж байна л да. Тэгээ одоо хүүхдийн баяр гэж явуулж гин үү? Их хүрсийн баяр гэж явж гин үү? Өдөө их хүрсийн баяр гэж Их хүрсийн баяр гэж явж байгаа тийм. Ээж нар нэр хоёр баярлчаад байна шүү тийм. Баахтар баярлаа. Цэрэг ээжнэр бол бүр амар уу. Цэргийн баяр тийм маа. Хүүхэлдэйн баяр тийм. Имээд ээж нар баярлж явах яахтай гай. Тэгэхээр их хүрсийн гэж юм чи ээж нар зориулсан юм бас цугтаал ирэх байлгүй дээ. Тий, тэгээд ээж нар маань хүүхдүүдтэй цуг орж ирэл тэгэл үзчих. Тэгэл баярлчих байлгүй дээ гэж. Тэгээ анхааралтай сонсороо Сод Эрдэнээс асуух асуулт. Дэлхийн 1-р дайнд 15 орчим сая хүн нас орсон гинэ. Тэгэхээр дэлхийн 2-р дайнд хэдэн хүн нас орсон бэ гэн дайны зөвлөсөнд. Ад нь 38 сая, Б'д нь 45 сая, В-д нь 60 сая, Г-д нь 74 сая хүн дэлхийн 2-р дайнд Амар хүчсэн нэ гэж байна. Дэлхийн 1-р дай 15 сая орчим байсан шүү дээ. 1-р дай бол бас нэг 2-ын царх үйтэй. 3 И. Ихэнх л хойд хөршүүд Харин Орос зэргүүд ихэнх нь нас орсон. Оросод банаас их хэмжээнд нас орсон. А, Б, В, Г. 1, 2, 3, Б. 45 сая. Та таажлах шиг юм Харин тийм ээ. таажлах. Юу сонсч ирсэн үү энэ? Ер нь Орос улбаны улсаас эмэгтэйчүүд нөгөө 2-р дайнд Орос улбаны улс эмэгтэйчүүд их. 45 сая эмэгтэй нас орсон. Үгүй ер нь зөв. Хөл бас нэлээд өндөр гарч ирсэн. Яагаад заавал эмгтээчүүд их илүү сурсан юм. Гэхдээ нөгөө угаас нөгөө юу байдаг үстэй түүх байдаг үстэй. Тэгээ Орос улбаны улсаас нөгөө эмэгтэйчүүд дайнд бүр их хэмжээгээр урайлан босч иж дайнд Орос улбаны улс ялсан гэдэг. Тий. Тэгэхээр хүүхэд эмэгтэйчүүд ч гэсэн бас олнороо нас орж ирсэн л да. Тийм ээ. Зөв хэлбэр бол В буюу 60 сая хүн нас орсон. Зөвхөн Оросоос биш үү тийм ээ. Бас бусад улсууд нийтдээ тий Европын ихэнх орнууд л байгаа л да. Дэлхийн 2-р дайнд 60 орчим сая хүн насаа олж ирсэн байна. Дайны уршигаас л. За эдгээрээс ямар амьтан бусдаас арай өөр вэ? 1 Айхгүй мэн. 2 3 И. Эдгээрээс аль нь бусдаас өөр вэ гинэ? 1 2 3 И. Шууд очиж шүү. сарамгч. Харамгч. Яагаад? Яг уу бусд нь бол бас юм юунд халуун оронд байдаг бас юм Муухай амьтан дээрс суурал цогт орнууд гэсэн байдаг. Сарамгчин бол ганцхан юм халуун орн. Ямар оронд үүдээ? Африкийн орнууд тэгээ халуун бүсийн орнууд байдаг бол. Нохой халуун бүсийн оронд байдаг юм уу? Говьягаар гэхдээ ер нь үүдэн сэрэн урамсгалтай орон сарамгчин байна. Сарамгчин бусдаас өөр. Баяр хүргье. Зөв хариулт.
Тэгээ бас нөгөө талаараа бас Махчин амт тийм. Тэгээ нөгөөдөр махчаа гэдэг сарвчтан ч өгсөн. махчин амт гэж байна. За, хоёрт нь анхааралтай сонсороо тийм ээ. Эдгээрээс аль нь бусдаас өөр вэ гин? Аад нь 1 сар, Б нь 12 сар, В нь 5 сар, Г нь 11 сар. 5 сар. 5 сар. Бусдаас юугаар ялгаатай? Энэ дулаарсан ба бус нь болохоор хүүтэн цастай. Бас тийж бол бодож бас болох юм тийм ээ. Гэтэ арай өөр хариулт байгаа. Тийм үү? Өөр өнцгөөс. Өнцгөө олох юм шүү дээ. Нэг өөр урай. Хийлэн мэт. Яг нэг үнэгний дуу гарсан уу? Тоглож агуулгаар шууд хөлбөр нь ороод ирдэ шүү. Хөлбөр нь одоо хэлээд байдтэй. Аль яаж явах вэ? За эдгээрээс бол 11 сар 11 сар бусдаас өөр гинэ. Яа. тий 11 Яагаад юм бол? Мэдэж байна бусд нь. 11 сар бусдаасаар өөр юм байна. Бусад оролцогчд мэдэж байна уу? Талаар. Бас тийж ойлгож байна. 12 сар чинь хэд хоногтой байдаг лээ? 31 хоногтой. 1 сар. 1 сар хэд хоногтой вэ? 31. 30 дээ. 1 сар уу? 31 хоногтой тийм ээ? 5 сар хэд хоногтой вэ? 31. За тэгэхээр 11 сар нь 30 хоногтой юм байна л та. За бусдаас хамаагүй их яриад байгаа хүн бол анх хоёр байгаа тийм ээ? За Батбол анхаагийн хүн бас миний хүүгийн авга ах нь. Анхаа миний юу вэ? Зааж Аад нь өвөө, Бэд нь аав, Бэд нь авга ах, Гэд нь үеэл гэсэн юм. 1 2 3 Маш амархан асуу. Я. Ямар Суугаад чичрээд байна. За сайхан сууч. ерөөс бодох боломж За бодоо. Сайхан сууж байгаа бодооч. яа суудлаа. За 1 2 3 Ахагийн 1 2 3 миний юу вэ? Ахагийн хүн. үеэл Батбол анхаагийн хүн бас миний хүүгийн авга ах нь. Анхаа миний юу вэ? Биш. Үеэл. Юу нэ? Өвөн. Өвөө. Тэр таны хоёр хариулт бол хоёулаа буруу байлаа. За сүүчийн оролцогч амар жаргал танаа найзууд ерөөсөө дэмжихгүй байна дөө та нарыг. За амар жаргалаа. Эдгээрээс аль гараг дэлхийгээс 95 дахин хүндвэ гинэ. Энэ ч одоо хэцүү асуудалтай. Аад нь санчир, Бэд нь бод, В нь ангараг, Гэд нь сугар гараг гэсэн байна. 1 2 3 За. хуулбар уу санчир. Санчир гараг уу? Мөн үү? Мөн. 95 дахин хүнд юм уу дэлхийгээс? Хичлодчих. Ижил хааж. Ангарагыг сүүлийн үед их судлаад байгаа шүү дээ. Аа. Ангараг гарагийг их сүүлийн үед судалж байгаа шүү дээ. Тийм дээ. Баяр яаж хариуллаа. Тэгэхээр санчир гараг нь бол дэлхийгээс 95 дахин хүнд гинэ. Тэгэхээр нэлээд том гараг байж таарах юм байна л да тийм ээ. Тэгээ нэвтрүүлгийн тогондоо үргэлжилж байна. Өнөөдрийн дугаарт мөнх ногоон дэлхий хүүхэлдэйн театрын уран бүтээлчд оролцож байна. Хамгийн хүнд гаригуудын нэг бол санчир байсан тийм ээ. Тэгэхээр шууд дахин ихний асуултанд хариулах ёстой. Санчираа биш амар жаргалаа. Усны үхэр амаа хэдэн градус ангаалгадаг вэ гинэ? Аад нь 90, Бэд нь 132, В нь 150, Гэд нь 360 градус. Энэ дандаа градусаар нь байгаа тийм ээ. Усны үхэрч бол их том ангаад байна шүү дээ. В. 132 градус. Мөн үү? Та ер нь хэдэн градус амгаалах юм бол В. амаа хэдэн градус амгаалж байна? Шалахгүй нахалтай хүн шалахгүй. Хэдэн градус ангаахыг нь үзье л дээ. Хамгийн томоор нь ангаах. За яах. Тэгэхгүй тоог очиж шүү. Ангаахгүй. Бодлаа шүү гэдэг шиг. Ангаахгүй буудлаа шүү. 150. Ангаалахгүй юм тэгээд. Зүг хариулсан ч тоог очиж шүү. Ангаахгүй бол Нэвтрүүлгийнхаа дөрөнд захирагтай. баяр үргээ яаж хариуллаа.
Эхний өхөр 150 градус. Дээдлэн 150 градус. Тийм энэ бол бас локкор нь хөөгө бодохоор бол хувилбар бол зүг байгаа шүү дээ. 360 гэдэг ч бол одоо ингээ ард дээр гарч байна шүү дээ тийм. Тэгэхээр 132 гэдэг тийм градус одоо байдаг ч юм уу ч юм уу 90 гээл тэгэхээр хувилбар бол 150-аас өөр гарч байсангүй тийм. Дэлхийд дээрх хамгийн урт мөрөн аль нь вэ гинэ? Аад нь Нийл мөрөн, Бэд нь Амазон мөрөн, Бэд нь Миссисипи, Гэд нь Ганг гэсэн. Ганг мөрөн байж магадгүй тийм ээ. 4, 3, 2 Нийл мөрөн гэж буугаад байна. Нийл мөрөн. Аа буюу нийл мөрөн бол дэлхийд дээрх хамгийн урт мөрөн. Тийм. Хаана нэдэ нийл мөрөн? Өө дэлхий дээр зайсангийн наагур урсаад байгаа шүү. Тэр ч туулгал л да. Тийм үү? Нийл мөрөн мөн үү? Нийл мөрөн гэж буугаад байна. Яаж буугаад байв гээ. Тэгэн тийш боо. Баяр яаж байрлаа мэдээж яриг. Дэлхийн хамгийн урт мөрөн бол нийл мөрөн. Европоор урсдаг тийм ээ. Манай гарагийн хамгийн том цөл байл нь Аад нь Антарктид, Бэд нь Сахар, Бэд нь Говь, Монголын Говь байлгүй тийм ээ. Гэд нь Мохаве гэсэн хувилбарууд байна да. Ер нь Антарктид бол мэдээж биш бах. Антарктид яагаад биш гэж? Ясаа мөсөн гэдгээр хэн болгоно гэж байна. Сахарын цөл байдгүй юм уу? Сахарын цөлийг л авах. Мөсөн говь байж болохгүй юм уу? Сахарын цөл бол манай гарагийн хамгийн том цөлөө гэж. Хаана хөдөллээ? Африкт. Африкийн хаана? Яг хаана яасан? Цөл гэж байгаа шүү дээ. Тэгээ Сахарын цөл. Сахарын цөл. Та зүгээр илс гэж бодоод байна уу? Цөл гэхээр Цөллөг. Антарктид бол биш үү? Яагаад биш үү? Шаханы цайлцал суух шиг байна. Тэгэхээр манай гарагийн хамгийн том цөл бол Антарктид гинэ. Хүн амьдэрдгүй одоо нэг Эцгүү газар шиг юм уу байдаг шүү дээ. Тэр бас гайхчихсан юм л да. Баахан говь дундын хараад мөсөн. Яхаар нэг мөс яваад игээд Ихний асуудал мөсөн орж ирээд байна чи. амжилт төсөө хоёр эрдэнд хоёр гасуу таны мэдээ асуулт байгаа. Зурхай хамгийн ихний орд ямар орд вэ гэж байна. За, Аад нь охин, Бэд нь өхөр, Бэд нь хонь, Гэд нь хилэнц гэсэн байна. Тэгэхээр зурхаа бол нэг сараас эхэлдэг юм уу хэдэн сараас эхэлдэг сайн мэдэхгүй. Орой болгоод угаасаа ингэ зурхаа гэж явдаг. 12 жил чинь хулганаас эхэлдэг шүү дээ, тий? Яг тэрэн шиг. Хилээд өгчлөө ш. 1 2 3. Хонь. Хонь яагаад? Хонь 6 хоньны ард орсон. Хонь эдрээс махчин биш шүү дээ. Хоньны орд. Мөн үү? Би өөрөө хоньны ард мэдсэн шүү дээ. Тийм үү, би ч гэсэн хоньны орд. Хоёр таарах юм байх юм аашаа. Баяр үргээ яаж байрлаа. Тэр зурхай орд бол Ромоос, эртний Ромоос гаралтай юм шиг байна, тий? Тэгээд Ромд хоньны ордноос яг жил эхэлдэг гэж үздэг юм байна. Манайх бол цагаан сараар жил солигддог шүү дээ, тий? 12 сараас биш, 12 сарын 31-ээс солигддог. Цагаан сараар солигддог. Дэлхийн хэмжээнд хамгийн их бохирдолтой нуур ямар улсад байдаг юм болоо? Дэлхийн хэмжээнд хамгийн их бохирдсон нуур аль улсад байдаг вэ гинэ? Аад нь Хятад, Бэд нь Орос, Бэд нь Украин, Гэд нь Америк гэсэн дөрвөн улсын нэр байна да. 1 2 3 И. Юу вэ? Юу вэ? Нөгөө юу? Украин. Украин. Нөгөө сүмийн юу яасан? Ямар үйлдвэр байсан бэлээ? Украин. Гэтэ тэнцээ Чернобыль гэж бодоод байгаа юм. Тэнд нь харин нуур байдаг гэж та сонссон уу Чернобылийн нуур гэж? Яг нь Украиныг сонссон юм шиг санагдаад байна. Хизээ энэ сонссон. Тухайн үед бол Оросын арианд байсан баг тий. Тий. Уг нь бол зүс итгэжил байна л да. Гэхдээ энэ бол Энэ бол алкоголын Оросны улсын Карачи гэдэг нуурт бол 1950 оноос хойш цөмийн хаягдлыг маш ихээр хайж ирсэн байна. Тэр Карачи нуур руу тий. Тэгэхээр энэ хөө тэр цөмийн хаягдлаас болж маш их
бохирдсон нь бол Орос албаны улсын Карачи нуур юм байна. Нэвтрүүлгийн тоглоомдоо үргэлжилж байна. Одоо залуучууд миний өөх нэг дүрсийг өөрөөсөө төсөөллөөр нэг зүйл болгоно тийм ээ. Тэгэхээр бусад дөрөв нь бол одоохондоо нүдэ хаацсан байгаа учраас бол таны юу зурж байгааг бол мэдэхгүй тийм ээ. За энэ хүү дүрсийг ашиглаад та нэг зүйл бүтээх ёстой. Ихэнх нь адилхан зүйл болгож чадах юм бол за 3 л адил зүйлийг сэтгэж чадах юм бол тогон цохиулахгүй байх боломжтой. Хэрвээ бүгдээрээ өөр зүйл зурчих юм бол бүгд тогон цохиулна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр адилхан та бол одоо сэтгэхэд 5 секундын хугацаанд наад дүрсээ ашиглаад нэг юм болгох хэрэгтэй. Яг үнэ хэлбэл би наадах чараа юу гэдгийг бол ойлгохгүй л шүү. Ойлгочихно уу? Тэгэхээр би танд нэг дүрсийг зураад өгье. Та энийг ашиглаад нэг зүйл болгох ёстой тийм ээ. 5 секундын хугацаанд. Энэ дүрсийг ашиглаад нэг зүйл болгоно. 1 2 Танд өгсөн дүрсийг үргэлжлүүлээд зарах байхгүй юу? юу ч болгож болно шүү. Хүнч болгож болно, юу ч хийж болно. 3 За. Яасан юм бэ? За. Болтоо. Би танд энэ дүрсийг зураад өгье. Та энийг ашиглаад үргэлжлүүлээд нэг зүйл болгоно тийм ээ. Юу ч хийж болно. Та бүгд адилхан дүрс хийж чадах юм бол тогон цохиулах байх боломжтой. Ийм байгаа. 1 Тэ 2 Юу ч хийж болно. Юу ч хийж болно тий. Тий. Жохо IQ шаардсан даалгавар 1 2 болцсон уу? Хүнд ойлгомжтой юм зурхгүй бол хэцүү шүү дээ тийм ээ. 4 Т А вэ 5. За. Километрийн шалгалт өгч байгаа шиг юм болж ах шиг дээ. За энэ дүрсийг ашиглаад танд юу болгож чадах вэ? Тэрийг л хийх хэрэгтэй. 1 2 За энэ дүрсийг бол ийм болголоо. Энэ торт бэлүү мөн үү? Тиймэрхүү юм байна тий. Бас ингэ сэтгэж бас болж л байна. Наполеон зурцсан юм шүү. За Наполеон ч хийж болно, торт, зүссэн торт бас байж болох юм байна тийм ээ. Та юу зурв? Юу юм? Байшин. Ийм байшин. Хаашаа харцсан байшин. Ингэж юу? Уг нь дүрс маань өөрөө энэ доошоогоо харцсан гурвалжин байгаа л да тийм ээ. Ингэж харсан байшин гэнэ. Буруу өнцгөөсөн зурсан. За. Эндээс юу сэтгэдэг нь харагдчихжээ багсаа. Юу вэ? Миний хөө байшин. Байшин. Тийм байшин. Үгүй ингэж хараа байшин. Ингэж хаа. Уг нь дүрс маань доошоо харцсан байгаа л да тийм. Хоёрын хоёулын за ингэж харуул яг байшин гэж болох юм байна. Гэтэ дүрс маань бол ийм байгаа. Ингэж л харагдах хэрэгтэй тийм ээ. Тэнөө бөөрн дэлхий чинь бүтэхий чинь бөөрн гэж тий. За. Доогор найдаг Дэлхий чинь бөөрөх юм чинь эргүүлчих болно гэж юу? Тийм юм гэж байхгүй зүгээр. Цонхгүй байшингуудын цонхол юм шиг байна. Цонхгүй байшингуудын цонх. Бас юм уу? Яг наадах шиг хөгжөөлөл доош утас зураад нөгөө юм цаасан шуу шиг юм хийж байна. Цаасан тий. Зүгээр эндээс нь нэг юм ингээл татцсан болвол нөгөө нэг цаасан шуу гэдэг чинь тиймэрхүү юм бас сэтгэж болох байх. Эсвэл ингээд ч юм уу хийчих юм бол нөгөө нэг онгоосон захиа ч юм уу тий. Тэгж сэтгэж болох юм байлаа л да. Юу вэ хамгийн ихний оролцогч? Юу юм? За яасан дурсан зүйл нэрээ. Та нар хараад ойлгоно гэдэг байгаа байхгүй юу? Юу юм? Энэ юу гэж тэ? Пуучдаг шууд. Үгүй нөөстэй гоц. Тийм зөөлөн пууж ингэж юу гэдэг юм. Яг хийцэн байгаа мó? Яг ингэ хөөрөл тэгээд нөхөж хавцсан. Сод эрдэн бол тэр зурсан зургаа бол буруу харуулт байсан. Одоо зөв харуулаа барьсан байна л да. Сая бол тоог очоогүй тий. Тий над дээр ирэг. Залуу байна. Эндээс бол гурван л адилхан зүйл болцсон болов уу. Гэтэ байшин маань өгсөн дүрснээсээ буруу харцсан байгаа учраас энийг бол зөв ойлборт бол авахгүй. Тэгээ нэвтрүүлгийн 5 дахь үеийн 4 дахь даалгавар энэ үе бол
аяг тав юу байгаа. Тэр хамгийн ихэнд сууж байгаа оролцогч оюун эрдэнэт студиэс нэг аяг сонсох болно. Тэрхүү аяыг та сонсоод дараагийн оролцогч нартай аялж өгөх ёстой. Дараагийн оролцогчтой тий. Тэрхүү аяг хамгийн сүүлийн оролцогч тэр ямар аяг болж ирэхээс шалтгаалж таны тогтмол зохиолох өгүүлж бас шийдэх юм аа. За ингээд студиэс өгөх аяыг бүгдээрээ сонсъё. За ерөнхийдөө ойлгомжтой аях тий. Цэцэгшин өслөн. Ямар ядмаг сонсдог. За ойлгомжтой байна тий. Орж гараа л юм тийм ээ. За хоёр чихвч хийж хангалаад. Сонсоо байна. Ойлгосноо. За сүүлийн удаа. За. За Ойрцгол хичээгээд байл та шинэ хоёр уг нь. За одоо шинэ хоёр чихвчээ зүгээ бид нарт аялаад өгөөрэй. Дотроо Гангинаад байгаа. Энэ бол цэцэгшний өслөн байсан л да. Угаасаа анх хоёроос ер нь оюун эрдэнэ бол нэг орж гараал аялж өгсөн. Тэгэл цаашаа бүр худлаа олсон учраас бүгдэн дээр нь тог орчихсон. Дуу чи их батын цэцэгчний өсөл юм. Хэй нэвтрүүлгийн тогондоо үеийн хамгийн сүүлийн даалгавар. Энэ бол уушгины багтаан шалгах 32 цагаан лохыг хэн сайн тоолж чадах вэ гэдэг. Уушгины багтаан болон амьсгалаа хэрхэн зөв хуваарлах талаар та бүхнээс бас та бүхний уушгины багтаамжийг шалгах хэрэгтэй. За жүжигчд бодлого айг байх л та тийм ээ. Менежер маань одоо яад юм ба. одоо хичээнэ. Чичиг 32-ыг бол тоолж шээсэн үү? Яг гүдэж байгааг л дээ. Гэтэ баг талын баг хийж байгаа. Зэ би нэг сая болж 32 цагаан лохыг нэг амсаагаар тоолъё, нэг цагаан лох гэдэг дунд амсаа хэлсэн шүү дээ. Тэгвэл өстө халч хөрөхгүй байх гэж юу? Хөрнө. За амжилт өсөөрэй бүгдээрээ. Би нэг сая бол 32 цагаан лохыг нэг амсаагаар тоолъё, нэг цагаан лох, 2 цагаан лох, 3 цагаан лох, 4 цагаан лох, 5 цагаан лох, 6 цагаан лох, 7 цагаан лох, 8 цагаан лох, 9 цагаан лох, 10 цагаан лох, 11 цагаан лох, 12 цагаан лох, 13 цагаан лох, 14 цагаан лох, 15 цагаан лох, 16 цагаан лох, 17 цагаан лох, 18 цагаан лох, 19 цагаан лох, 20 цагаан лох, 21 цагаан лох, 22 цагаан лох, 23 цагаан. Баггүй. Танаас итгэвчээ. Үчихгүй юу гэж. Оюун эрдэнэ ганцаархан хийж зохиолсон бай оюун эрдэнэ. Би 3 цогцолч уу. Тийм. Бүх сондлоодыг л амсаа яваад байгаа тийм. Гүү нэг л удаа унтсан. Нэг л өнцсөн үү? 32 бол хөрхүү. Тэгээ эмхтэй хүмүүс ингээ бохноос авахгүй. Бохноосоо. 20 мөр гаргаад. За 25. За. 25 тийм ээ. За хоёр эрдэнэ бүгд амжилт төсөө 25 тоолох боломжтой байна. Урай. Зэ би нэгэн сайн бол 32 цаг халах, нэг амсаар тоолё, 1 цаг халах, 2 цаг халах, 3 цаг халах, 4 цаг халах, 5 цаг халах, 6 цаг халах, 7 цаг халах, 8 цаг халах, 9 цаг халах, 10 цаг халах, 11 цаг халах, 12 цаг халах, 13 цаг халах, 14 цаг халах, 15 цаг халах, 16 цаг халах, 17 цаг халах, 18 цаг халах, 19 цаг халах, 20 цаг халах, 21 цаг халах, 22 цаг халах, 23 цаг халах, 24 цаг халах, 25 цаг халах. Яа, дараа готов намсаа авыг амьсгаа. Бас нэг юмны ард гарсан шиг уудаг авч явтаа. Мөнх ногоон дэлхий хүүхэлдэйн театрын уран бүтээлчид анх хоёр туслаад бүгдээрээ гараа ирсэн сэтгэлийн дэм өгж байгаа. За 1 2 3. Би
Би нэгэн саяар уучаар цагаалах, нэг амсгаар бол 1 цагаалах, 2 цагаалах, 3 цагаалах, 4 цагаалах, 5 цагаалах, 6 цагаалах, 7 цагаалах, 8 цагаалах, 9 цагаалах, 10 цагаалах, 11 цагаалах, 12 цагаалах, 13 цагаалах, 14 цагаалах, 15 цагаалах, 16 цагаалах, 17 цагаалах, 18 цагаалах, 19 цагаалах, 20 цагаалах, 21 цагаалах, 22 цагаалах, 23 цагаалах, 24 цагаалах, 25 цагаалах, 26 цагаалах, 27 цагаалах, 28 цагаалах, 29 цагаалах, 30 цагаалах, 31 цагаалах, 32 цагаалах. Баяр үргээ. Ер нь юм тийм байна. Тэ гараа барьчихаар зөргөл санааны үед бол зөргөлтэй болчихсон. Өмнөх дугаар дээр хэмжүүлж ингээд. тэгэхээр одоо бүгдээрээ сайхан барьж байгаа л яваад байвал ер нь 32 хүрчтэй. Өмнөх дугаар нэрэ. Өмнөх дугаар дээр бас яг тийм зохиолдол гарсан. Би нэгэн сар болж 32 цагаалга, 1 амсгаар тоглоо, 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга, 11 цагаалга, 12 цагаалга, 13 цагаалга, 14 цагаалга, 15 цагаалга, 16 цагаалга, 17 цагаалга. Ямар мохоо хүмүүс. Бадраад ирсэн шүү. Энэ хоёр тас шийдчихсэн шүү. Хоёр бол угаасаа шийддэг хүн л дээ гарын. Чонын дөрөвтэй дэг. Жоо чон санаа гарах шиг байна. Тооцоо болчихсон. За тоолчих штэ барьчихсан. За. Шийдэхгүй шүү анх хоёроо. За. 1 2 3. Зэ би нэгэн саяар болж 32 цагаалга, 1 амсгаар тоглоо. 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга, 11 цагаалга, 12 цагаалга, 13 цагаалга, 14 цагаалга, 15 цагаалга, 16 цагаалга, 17 цагаалга, 18 цагаалга, 19 цагаалга, 20 цагаалга, 21 цагаалга, 22 цагаалга, 23 цагаалга, 24 цагаалга, 25 цагаалга, 26 цагаалга, 27 цагаалга, 28 цагаалга, 29 цагаалга, 30 цагаалга, 31 цагаалга, 32 цагаалга. Баяр үргээ. Одоо амар жаргал зургахаар бол хамгийн муухай үн харагдсан. Зүгээр л барьчихсан байх. Бүгд барьж та дунд нь үлдсэн байгаа. Гараа бариад ихээр ингээ гал минь гэдэг юм. За залуучуудаа баярлалаа. Тогондоо үе дээр бас ядагч тодорсонгүй Монгол ардын хипхоп үе дээр хамгийн сайн бичиж ирсэн шүлгээ үзэгчдэд хүргэсэн. Хоёр ардч ядагч болох боломжтой. Ингээ хоёрдугаар үе Монгол ардын хипхоп. Анх хоёрыг урьж байна. MC анх хоёр. За анх хоёр. За нацагд орж Хөлтөө шуудасагийн залуу шиг байна. хамаг юм унаад хагараад явах юм. За. Миний нэр анх хоёр хүүхдүүд багчуудын баяр. Хүсэг хүлээс баяр. Театртаа бол даруухан мөнх ногоон дэг. Хүүхэд багчууд баяр. Мал баавал хүүхчон дэд дole атах гараад үлгэр үгээр амьд байна. Үлгэрийн багт суултаа байна. Йоо. Дууссан уу? Яасан бэ? Яг их гэжсэн ай маяа мэдрээч эхлэх болоогүй ахтан шоуд явчихсан тийм ээ. Миний нэр анх хоёр хүүхэд багчуудын баяр. Өөрөө тийж дүүлгэж болж байгаа мó. Яг хүүхдүүд баярлалаа. Хүсэн хүлээсэн баяр театртаа бол даруухан мөнх ногоон дэлхий хүүхэд багчууд баясхи сүүл олох гээд баясхи тийм. Майга баавга хөгчөн дэлдэн туула алтан хараацаа үлгэр үүгээр амилж байна. Үлгэрийн баатрууд амилж байна. Үлгэрийн баатрууд цогтой байна. Come on. Эё. Онс нутаг минь гоолтой халуун өссөн газар минь Улаанбаатарын багнуур алдар өгсөн аав минь Бакирдэн ач захын чимийн саруул төгсөн өрхгөрэ нийслэл хотдон бадруулсан өмөх шиг болсон хангиг буйны мэг өхөөлөн бицэн хүмүүн аз жаргал I heard he my name is Амар жаргал ажил авсан хүмүүс маань их жаргал фотро ад хаштай газар маань мөнх ногоон дэхий театр би гэрсэн театр наваа гэрсэн театр би жүжигчин хийнэ Агсан тавиад байгаа мó яагаад MC Oyurden yo check it out. Синирмин ноён эрдэн төөцөг үнэлэх ноёкагийн хаач би цоглог авах Ховор гэртээ том өхөн юм ээжээс авсан ноён эрдэн эцдээ төвчдүүдгийн ноёкагийн ихээс юудөө хоёулаа юм
Эрдмитний гохин дүүтэй энэ тав хүндээ их хүн гэж та нартай энэ нүжи миний хүргээрээд үгч наад хүсэв. Яаж хүүхдүүдийг баясгадаг юм бол гайхаад. Чам руу харж байгаад хилээд байж чам зориулсан юм шүү. MC шинэ Төвчгөн нэрний шинэ тодорхой шилний шинэ баяр төсөн нутгийн баян зөв төгсөн сургуулийн шүтээс хүүхдийн инээд бидний хөтлөн хүсэл зориг ормыг хөтлөн бидний хүлэг уран бүтээл бяцхан үрсий баярын мишээд ур чадвар авяас бэрхтээ уран зориг хүсэл бэрхтээ ургах нар шиг игийн үүстэй уран бүтээлчд мөнгөнөөгөө дэлхий. За эхэлж штэ. Юу вэ? Яг эхэлж ярьсан нэг интро маягийн хэлчихэд дууссан. Биш хипхоп гэж юу юм юу юм болоо? Сонсдгол болохоос дуулдаг болохоор хэцүү байна. Нэг. MC Сото. Yo. Намайг Сото, миний нэр Сото, бусдаа царай ондоо, байгаа байдал Сото, бишээ тиймээ Сото, айдын баг отгоо, альбаа бүхэнд ботроо, байхыг гүргэж бодлоо, мөржилтэй марстуурсан Монгол төрснөр бахардаг би хизээч удаа шатаж удаагүй хитэн зөрдний хэрсүү би, миний юм өмнө хилээд үгүй, хэгийн нэвтрүүлэг хамгийн гоё, харин одоо эндээ гигэд миний райм мараа гоё, hey. Yo. Bye. За болж штэ. Энд чинь л Би ороод ирсэн шиг санагдчих чи. ер нь тийм сонсдгийм байна л да. Намайг сонс одоо, миний нэр Содо, бусдаас арай ондоо, байгаа байдал Содон. Тийм энэ л дээ угаасаа тий. Бишээ тиймээ Содон, айлын баг отхон Альва бүхэнд ботроо Гэвчтэй. байхыг. За. Бусдаас арай ондоо байгаа байдал нь Содон бишээ тиймээ Содон гэж байгаа байхгүй нэ. Ондоо Содон бишээ тий. Тийм байна тий. Байгаа байдал Содон, бишээ тиймээ Содон. Айлын баг отхон, альва бүхэнд болтрон байхыг үргэлж бодтоо. Харин одоо эндээ гэхэд миний райм арай гоё юм. Bye. За мэдээж эрэг бол нэг ядагч бол хамгийн сүүлчээ MC Содо байла. Содод баяр хүргэе. Содоогоор шүүлгүүлчихэл. Үлдсэн дөрөөс нэг нь ядалж болох хэвээр. Гэр бүлэрээ ирсэн хуваа хичээд Амар жаргал. За амар жаргал ядагчаар додорч байна. Баяр хүргэе. дүртэй юм. Юу жоохон хипхопод дүртэй байна гэж. Хоёр ядагчтай шагналын гардуулъя. Бидэнтэй хамтран ажилладаг. Зэнэс сургалтын төв. Англи хипхоп, Япон хэлнээс сонгоод мэргэжлийн багш нар 50% өнгөлтөөр хичээл заахад бэлэн байна. MC Содо амар жаргал хоёр өөрсөндөө цаг цав гаргаад хичээлд суугаарай тийм ээ. Ажиллагаа тэмцэл замын ууртал байгаа. За манай нэвтрүүлэгтээ байнга хамтарч ажилладаг Golden Gym Fitness Club-т 50% хөнгөлөлтөд үйлчлүүлэх эрхийн бичгийг бас хоёр ядагчтай гардуулж байна. Цаар техникийн ордны 4 дахь хот байж байгаа. Яа. Аз хорийн 2013 оны календар за 2013 онд талдаа орчиж байгаа юм чинь гэж бодоод хэрэггүй тийм ээ. Дуусцнуудаа энэ хаягхгүйгээр шууд сертификийн хайрцаг болох боломжтой бүгдэнд нь хүүхдүүдийг баярлуулдаг учраас Аз хорийнхан инфо өөрсдийн календараар гардуулж байна. Сертификийн хайрцаг болчихно гэдэг байгаа шүү тийм ээ. За. Яа. Юу маань нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа United Colors of Benetton дэлгүүр хөнгөлтийн карта олгож байна. Тэгэхээр дэлхийн 120 гаруй орнд 6500 орчим салбартай. За Италийн брэнд тийм ээ. United Colors of Benetton гэдэг брэндээр үйлчлүүлэхэд хөнгөлтийн картыг олгож байна. Залуучуудаа баярлалаа. Өнөөдрийн дугаарт